Хүний амьдралын хамгийн чухал мөчүүдийг тэмдэглэдэг нийтийн уламжлалт зан үйлийг хоолны соёл болгон хөгжүүлсэн Францын хоол хийх урлагийг ЮНЕСКО соёлын бие тус өв хэмээн тунхаглаж 2010 онд дэлхийн бие тус соёлын өвд бүртгэж авсан юм. Эрхэм үзэгч та бүхний таалалд Рамада олон улсын сүлжээ зочид буудлын Жот ресторан Cooking Show нэвтрүүлгийнхээ шинэ дугаараа хүргэж байна. Эрхэмсэг гэрэн эзэгтэй таны гал догооны эрх чөлөөг энд чухамхүү тунхаглах болно. Үүний сүүл хөл дундууран уруудсан намрын өдөр гил хар нүдэн чинийхэн хормын зарыг олны салхинаас сонслоо. Устай хавчгийн тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ. Уулзаж учирч явсан намхан толгодон дуулгалаа. Найран дээр нь очлоо. Унаг тамгалсан найртай давхацсан хөрөм уул дөргөөс нижгэр боллоо. Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал эмээлийн минь мөнгөн баавар дээр харчиг унжээ. Энтэй уулын шард азийн соломон уйөөдөжээ. Хайрлж явсан хөөрхөн хорголжин хатанд цав суутал тастаас инээн. Эрхэлж унсан намар иманан яран эрүүр харсаг сэрчигнэнхэн замхран угн ви тэднийд агсам тавий гэж атсан юм а. Ухаан дардын дуундан хүлээтэй байгаад чадсан бай. Би эхнэрийн хамгийн эрхчлэлтэй байсан өдөр гэж нэрлэж болох уу? Тийм. Хамгийн эрхчлэлтэй дураараа байсан. Ой. Content que vous nous accueillez chez vous. Өнөөдөр миний бие танай өргөө гэрэг зорж ирсэндээ туйлын их баяртай байна. Миний бэлтгэсэн хоол та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн та бүхэнд зориулж хийх хоолны эзэсэнд томатны гаспачо болон онцгой жараар амталж харсан хоньны махтагварга мөн жимсний хамтад десертний хамт багтсан байгаамаа. Voilà. Ардын уран зохиолч урлагийн гавьяас зүтгэлтэн төрийн шагналд бовгил хогсронгойд хүндэтгэл үзүүлэх гэж манай Арамада гэдэг
олон улсын сүлжээний зоч дуудал байдаг. 4 замын тэнд үлдвэрчин соёлын төв ордны хой талд нь байдаг. Тэр Армада гэж 5 давхарт нь тийм ресторан байдаг. Жот гэдэг ресторан байдаг. Тэр рестораны ерөнхий тогооч Франц хүн байдаг. Тэгэхээр Франц сайхан хоолоороо тэр манай Монголын алдартай тэр яруу найрагч тэр Бавгийн лавгсрангууд хүндэтгэл үзүүлье гэж хүсэл тавьсан юм аа. Тэрний дагуу би одоо Бавгийн лавгсрангийнхаа лагат хурцирчаад баасантай цуснд нь хурцирч хаад тэгээ баасан маань энд байж гэн гэр бүл нь тэгээ лавгсран минь байж гэн тэгээд энэ сайхан Франц хүн хөрх юм ийм сайхан сэтгэл гаргаж ирж байгаа юм аа. Тийм учраас одоо их баярлалаа. Тэгээ би одоо Бавгийн лавгсрангийнхаа гэрийн зааж ирлээ. Тэгээ энэ микрофоныг лавгсрандээ шилжүүлье гэж бодож байна. Бид өхөн бас нэг зав чөлөөтэй боломжтой үедээ том зоогийн газарт очиж зоог барьдаг тохиолдол байна гэхээс том зоогийн газрын хоол манай гэрт яваад ирнэ гэж мэдсэнгүү. Тэгээ бас хоол бол зарим тохиолдолд яваад ирдэг юм бай. Тэгээ өнөөдөр үдийн зоог ингээд Франц хоолоор надад үдийн зоог барьж байгаа бол би баярлж байна. Зүгээр би бол бас нэг баяр нь юу вэ гэвэл миний хань нэг өдрийн зоог хийх албанаас шилүүлэгдсэн тийм баяр дотор байна гэж баярлж байна. Харахгүй өнгөрч чадахгүй харцуулын нүдэн дундуур туучиж халуун залуу цэслэн тохин чамайг ханимны болооч гэж гуйж хайрын зовлонгоор ойсон. Чанад холын мөрөөдлөөр зүрхэн бэлууруулж чамайган олсондоо нараа үртлэн гэлайж чандагдагдах шиг мэлэс наалдан чамайган би холоос үхтлэн санаж санахын жаргалаар ойсон. Балгын эдэн чин согтож балтай урууланд чин зөгийн шиг шигдэж хасын саран үүлэнд бүдчихсэн шөнөөр харс харцан шатан бажигээ татуулж чамарам би зөндөн ойсон. Галын ээлэнд алтан ургийг уйж газрын заяанд аралт тооныг өргөж бадамын цэцэг мэт сүйтж чамаар Бавгийн ганц хөөригөн ёс болгож ойсон. Үерэн эмтэрч үнний чулууг дэрлэгтэй үйлийн өргөй сан хантай харваг туулснаа үхэлд хүртэл гайхуулж чамарам би ойноо. Хүнд хандаж байгаа хандлагаар л илэрдэг. Тэгээ энэ бол энэ рестораны тухай хүмүүст ойлгуулахад өхөн болохоос илүү хүнд ойрцсон энэ үйлчлэгээ бол бас хүнд нэг юм бодогдуулах байхаа гэж бодож байна. Дэлхийд алдартай энэ Армада сүлжээ бол дэлхийд алдартай аль ч оронд очсон байж л байдаг. Том сүлжээ байгаа юм. Тэгээ энэ том рестораны ерөнхий тогооч хийж надад үдийн зоог барьж байгаад бол гүн хүндэтгэл юм аа. Хүмүүс гэдэг бол хоолн дээр баярлдаг л да. Тэр бол амьтны инстинкт юм да. Хүний инстинкт юм. Тэгээд баярлж байна. Тэгээ энэ зоогийг бол тэр тусмаа өөрийнхөө цусландаа энэ мод шуугсан газар, эргэхээ ниссэн газар идэж байгаадаа бол их баяртай байна. Тэгээ миний дотны нөхөр 65 бас хоолтой хамтаа айлчилсан явдал их баярлж байна. Энэ нэвтрүүлгийг хийхэр санаачилсан найруулагчид бас би талархаж байна. Тэгээд үдийн зоог минь таатай байх болтугай. Ой.
манай лавгсрынгийн маань хүүн, охин Францад байдаг. Тэнд одоо ажиллаж амьдарч сурч энтер байгаа. Тэгтэл одоо Францын хүн бас сэтгэл гаргаад ингээд хүрээд ирсэн их сайхан бэлэг дэмбэрэлтэй байгаамаа. Москвад нөгөө хүүхдүүдээ сурч амьдарч байхад би байсгаад Москва явна. Тэгээ тэр нэг том ресторанд очиод Францын шарсан махын нийт хийх дуртай. Дээрээ сиртэй, мөөхтэй байн бай очиж бүр зоригд энэ хоолыг очиж зорж иддэг байсан. Тэгээ одоо ямар хоол ихийг мэдэхгүй байна. Би Франц хоолнд дуртай. Тэгээ бас хүүхдүүд дээр би тэгж Франц хоолыг бол очсон хоног бол хандлаа иддэг болсон шүү дээ. Франц орн бол их эртний орн. Хоолнд бүх юмд нь дэлхийчил шингэсэн их мундаг өөрийн өвөр мэт онцлогтой газар орно л доо. Намуухан, тэгээ ухаалаг, асар эртний их дэлгөөхөн орн шүү дээ. Тэгээ тэр дэлгөөн орны бас ирсэн тогооч тэгээд бас нэг юмны учир гэж миний хөө хасар гэргийтэйгэн хүүхдтэйгэн Франц Страсбургт байдаг. Охин минь нөхөртэйгэн хүүхдтэйгэн Лавалд байдаг. Ингээд Франц орн бол надад их ойрхон байдаг л да. Тэгээ ягаад ч юм нэг ерөөлөөр нэгэн сайхан амралтын өдрийн зоогийг бүр надад авцарч хийж өгч байгаад нь утгасрээтэйгээ хүртэл хийж өгч байгаад надад би баяртай байна. Ийм хүндлийг л хүн зөөх үздэг байх л гэж бодох юм. Гэхдээ нэг монголчуудын нэг мундаг үгүй өдрийн хоолыг ходоодонд нь өнийн хоолыг тархинд нь гэж хэлсэн байдаг. Тэр бол их сайхан үг санагддаг юм надад. Тэгээд ингээ өдрийн зоог барьж байгаад баяртай байна. Би энэ зоогийг бол их цэцэг дэлгэрсэн газартай хамт би тэнгэртэй хамт зооглож байна. Сайн нөхөртөө хамт зооглож байна л гэж бодож байна. Баярлалаа. Тэгээ манай энэ их сайхан юм л да. Энэ Жот гэж 5 дохорт байдаг ресторан. Энэ бол агуу их соёл юм аа. Ягаад хүний хүндэтгэж байгаа хайр шингэж байна. Энд агуу их соёл байна. Ягаад гэвэл энэ сайхан манай Бавгийн лавгсын гэр бүлийн хамт хүндтгэн гэдэг бол энэ хүний уран бүтээлийг хүндэлж байна гэсэн үг. Энэ Монголын ард түмэнд энэ сайхан уран бүтээлээрээ тэр жүжигээрээ киногоороо бүхэл төрлөөр яруу найраг өгүүлэг юу л байна Бавгийн лавгсангийн хүүхэл дээн жүжиг гэж ер нь бүхэл төрлөөр урлагийн төрлөөр дуур бүжиг байна. Тийм учраас энийг сайхан хүндтгэж байна тэр уран бүтээлийг. Ингээд одоо Францын нэгэн сайхан одоо тогооч хүндтгэж энэ одоо Арамада энэ зочд буудлын хамт олон энэ хол зорж ирж ээж бүрийн лагарт нь заавч одоо энэ цусланд нь хийж хоол барина гэж гэр бүлд нь өшөө хүүхдүүд нэгсэн хүүхдүүд нь бас хот ажилтай найруулгамаруулахтай кино моно нариулж байгаа юм байна хөө нь бас тийм учраас ирж чадахгүй болчлаа гэлээ гэвч одоо би хажууд нь суугаад Бавгийн лавгсрынхаа гэр бүл болоод бас нэгэн гэр бүл бол бид гур болоод сайхан найзууд аль эртний сайхан найзууд нэг гэр бүл шиг байдаг. Тийм учраас өнөөдөр энэ сайхан гэр бүлтэйгээ энэ Франц хоолны амтыг би бол анхудаа бас идэх гэж байна шүү. Тий. За юм байна. Миний үндсэн хоолны орцонд маань хоньны мах, разморын, цагаан дарс, зүгийн бал, төрөл бүрийн ногоо, мөн бор мөг зэрэг орсон байгаа. Десертэнд амтд гоон дотор төрөл бүрийн жимс жимсэг нь орсон. Эдгээр маань зуны улиралд хамгийн тохиромжтой зоог байгаа юм. Та бүхэн өргөө гэртээ манай Жот рестораны хоолыг амтархан идээрэй. Сараматара. Зүгээр.
ирээд энэ сайхан ресторанд бас зоогилж энэ сайхан Франц хоолноос Монголын минь ард түмэн бас зоогилж байгаарэ гэж хүсье өрөөхөл байна би. Хүн бол хоолн дээр их сайхан зантай байдаг гэсэн. Тэгээд бид өхөн бол зүгээр хүндэтгэл маш их баярлж байна. Тэрнээс бол бид өхөн бол идэж үзээгүй юм аа үзэж амсч үзээгүй юм аа амсж байгаа гээд нэг тийм өөрөдөх монголчууд ч тансаг хоол таардаг юм шүү дээ. Гэхдээ энэ Францын хоол өвөрмөц бас нэг ард түмний том хоол зоогноос амсж байгаадаа баярлж байна л да. Тэгээ хамгийн гол нь тэгээ энэ нэвтрүүлгийг хийхэд бол ер нь хоолны тухай ярихад бол хоол бол хүслийн хэрээр иддэггүй. Хоолыг бол хүснийхэн хэрээр идэх хэрэггүй гэдэг. Зүгээр хэрэглээнийхэн хэрээр л идэж байх ёстой. Хүн сэтгэл хөрснийг иддэг байх ёстой. Монголчууд тэрнийг чаддаг ард түмэн. Ухаандаа зуны цаг цагаан хоолон идээд ходоодоо солиод ходоод солино гэж ярьдаг шүү дээ. Цагаан эдийн дээр гарахтаа ходоодоо сольдог. Мөн хотын өвлийн цагт бол одоо хүндэж яахан хоолнуудаа идэж уудаг. Тэр улиралтайгаан тэрсэж дөрвөн улиралтайгаан зогцож иддэг л болсоо ч дээ. Айхтар байгалаа мэдэрч хоолоо иддэг. Тэгээ энд бол хээрийн хоол их амттай л да. Ингээд ой модон дотор ингэж идэж байгаа хоол бол амттай. Тэгээ миний монголчуудын тэр нэг ухаалаг хэрглэж байгаа юмдаа хүртэл ухаалаг ханддаг юм бол бидэнд бол маш их юм бодуулдаг. Ер нь сэтгэл энэ садтал идэхийг бол нэг монголчууд таашаадгүй. Би тэрэнд нэг баяртай байдаг. Бүр сэтгэлдээ хүртэл хаантлаа бүр бараг л ёстой нэг багтар чумтлаа идэхийг бол монголчууд үздэггүй шүү дээ. Хөөе нэг сайхан юм наас амсаж хүссэндээ гар хурч ингэж тавгандаа хүртэл гар хүрэхтэй эхлээд алгаан дэш нь харуулж хүрээд дараа нь эдэн дээрээс авдаг. Тэгээ идэх уух нь хүртэл жуудахтай юм ард юм. Тэгээ энэ Францын соёлтой ресторанд манай залуучууд хүмүүс үл их ордог гэж дуулдгийн. Франц хоол сайхан хоол гэж ярьж байгаа хүн зөндөө сонссон. Тэгээ сайхан хоол манай гэрт миний тусланд одоо тавг нь хөлтэй болсон юм шиг, аяг сэрэн хөлтэй болсон юм шиг, хамт чанар нь хөлтэй болсон юм шиг яваад ирж байгаад баярлж байна гэж дахиж хэлэх юм да. Тий. MNC телевизийн бодож сэтгэж хажуугаар нь бас над хүндгэл үзүүлж миний байгаа найз болон миний ханд хүндгэл үзүүлсэн явдалд их баярлж байна. Хоол амттай байлаа. Монголчууд бол их сонин донтой болсон. Олуулаа амьдардаг учраас монголчууд бол тэр бүхэндээ хоол олсондоо баярлдаг. Эзсэндээ бага баярлдаг болсоод. Гэхдээ би их баярлалаа. Ягаад гэвэл энэ дагаж ирсэн хүндэтгэлд их баярлалаа. Их сайхан тансаг өрнийн хоол идлээ. Ингээд та бүхэнд их аз жаргал хүсье. Монголчууд минь морилцохоогоорой энэ ресторанд гэж хэлмээр байна да. Vous avez un voucher, donc c'est un cadeau de la part de l'équipe du Ramada. Donc vous pourrez déjeuner ou dîner au Café Jot, le restaurant du Ramada, et vous avez 50 000 toucrik.